гишүүний асуултанд хариулъя. Үнэхээр одоо 32 дугаар сургууль одоо гамшигын нурх аюултай гэдэг ингээ хаагдаад тэрнээс хойш бол маш хүнд замыг туулж байгаа. Бол сайдын хэлдгээр бол гишүүн бол байнга асуудал дэвшүүлж байгаа, араас нь өөцөлдөж байгаа. Концессийн гэрээгээр барина гэдэг шийдвэрийг засгийн газар гаргаад одоо 2 жил хагас болж байгаа. Шалгаруулалт явагдаад эхний шалгарсан компани нь бол санхүүжилт хийх болцоогүй гэдэг. Дараагийн шалгаруулалтаар гарсан компани одоо ажиллаа эхлэгээд очоод хашаага хатгаад ингээд ажил эхлэх процесс төр байна. Одоо бол хүлээгдэж байгаа зүйл бол Улаанбаатар хотын иргэдийн хурлаас одоо актлах гэх юм уу да. Одоо их олон шат байдаг юм байна л да. Мэргэжлийн хяналт дүгнэлт гаргаад дараа нь хот бол өөрийнхөө өмчөөсөө хасна. Нэгүгээр хэлбэл акталдаг. Энэ процесс бол бас хэд хоног зархаар байгаа. Бид бол Улаанбаатар хотын иргэдийн хурлын тэргүүлэгчд нь бол байнгын ажиллагаатай учраас тэргүүлэгчдэд бол саналаа өргүүлсэн. Тэгээд богинохоо хугацаанд бол асуудлыг шийдэж тэгээд энэ жилдээ багтаагаад бол бид нар ямар ч үс энэ ажлыг эхлүүлнэ. Ирэх жилдээ бол ашиглалтанд оруулахаар концесс эзэмшигч компанитай бол гэрээ хийсэн байгаа гэдгийг бол хэлье. Баярлалаа.